77 насны мөнхөөгөө 40 гаруй нохоо мууртай эзэнгүй амьтдын өндөр ээж гэж хэлж болох үед тэрээр амьтад бол хүний нэг адил зүрх сэтгэлтэй хэмээн ярьлаа. Тиймээс ч мөнхөөгөө тэтгэврийн мөнгнөөс өөр орлогогүй ч амьтны асрамжийн газартай болохыг мөрөөддөг. За үзэгчдээ бид Баян хошуунд дах мөнхөөгөө хашаанаас мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр мөнхөөгөө бол 12 жилийн өмнө гудамжнаас алгаа хэмээх нэртэй муурыг олсноос хойш муур болон нохоонд хайртай болж амьтанд тижих болсон. Тэрээр 33 муур 8 нохоотой сарын тэтгэврийн мөнгө нь бол 700 гаруй мянган төгрөгийн тэтгэвэр авдаг боловч энэ мөнгөө нохоо муура хооллоход зориулдаг учраас монголчуудаасаа мөнгө гэхээсээ илүүтэйгээр нохоо мууранд нь хоол тижэл болон бусад хэрэгслээр туслахыг хүссэн юм а. Хүн амтнд бол муур өгдөг юм уу би? Муур гойж л байдаг одоо тгийн чигээл өгдөг юм яах юм. Усуу чи муур аваад эргүүлэл сонин бууд юм уу яадын тэгэхээр гаргаал аждаг шивд. Тэгэхээр амтыг тэгээ тамлаад яах вэ? Амтыг нь дижээ тэтгэж ингэж явал над чөөрт цааш дүр хүүхд ачаа да түмэн олон хүмүүст л буян болж яваа шүү дээ. Амтнд дижээснээр хүн ер нь муудах юм нэгч байхгүй. Тэр олон сайхан амтыг хооллож унтлаж тэгэл амтэр гэдэг чинь зүрх сэтгэлтэй баярлан гомдон янз бүрийн зүрх сэтгэл байж л байгаа шүү дээ. Хүн л мэддэг болохоос биш. Ийм хоёр шаркаа байгаа. Хоёулаа яг ижил том жижиг тий шаркаа гэж байгаа. Тий. Энэ болохоор зүгээр шаркаа л гэдэг зүгээр тэргээр л гэсэн. Энэ жоохно гэдэг энэ жоохно. Энэ тооны мөнгө бооцоод гэж. Тий. Энэ жижигэ Мөнхөөгөө анх муурнаас айдаг байжээ. Харин алгаа мууртай танилцсан цагаас хойш амьтад түүний хувьд хүүхдүүдтэй нэгэн адил байр суурийг эзлэх болсон. Тиймээс тэрээр 3 хүү, охин, 10 гаруй ачцээ, 40 гаруй нохоо муураа оруулан ам бол тавиулаа хэмээн ярина. Тэрээр нэг ч удаа амьтанд тижээхэ болиё гэж бодож байгаагүй. Харин ч яавал илүү олон амьтныг өсөхгүй, зовоохгүй, орох оронтой болгох вэ л гэж боддгоо. Тиймээс хүмүүсээ авчирсан болон энэ тэндээс олдсон амьтдыг цааш түлхэхгүйгээр тижээсээр байгаамаа. Хамгийн сүүлд орцонд хээлтэй муур байгаа талаар иргэний мэдээлэлээр авчирсан муурын зулцгалж 4 гишүүнээр амбул нэмээд 2 сар болж байна. Яг л хүн чинь жоохон нэг өдөр бүх юмаа цуглуулна гэж байхгүй. Чадлын хоёроор өвөө цовоо тэгэл бас нэг олон төмний дэмжлэг байдаг бол гол нь мөнгө биш. Гол нь юм л би бол угаасаа юун дээр тавьчихсан байгаа. Мөнгө бол авахгүй. Гол нь муур нохоо хоол тэгээд янз бүрийн тийм асрамжийн газар нэхэд янз бүрийн орон байрны машаа хороо газар ч юм уу тийм л юм тусаж явал болно л гэж ганцын мөрөөдөл бол асрамжийн газартай болох юм л гэж боддог. Тийм бол хэдэн амтнтайгаа амар сайхан жаргамаар юм шиг л боддог. Зарим хөршин түүний амьтанд хайртай занд дургүй учраас тэрээр аль болох амьтдаа ууж хашаалдаг. Мөн амьтдаа заслагч хийлэгдэг байна. Нохоо мурнуудаа өдөрт 2 удаа хоолдог бөгөөд үүнд хамгийн багадаа 35 мянган төгрөг зарцуулдаг байна. Тэтгэврийн мөнгө нохоо мурныхаа хоолнд зарцуулж илүүчилж хаяа сүү авдаг хэмээн ярих тэрээр үлзийтэд байдаг асрамжийн газар болон сайхан сэтгэлд иргэдийн тусаар өнөөдрийг хүрчээ. Харин эдийн засаг хүндэрч нохоо мурны хоолны үн нэмэгдснээр нөхцөл байдал хүндэрсэн байна. Хэрв та мөнхөөгөө болон түүний муур нохтод туслахыг хүсвэл 91 16 39 85 дугаарын утсаар холбогдох боломжтой юм а.